Хараад хад ер нь танаа ихэнх ажлууд барилга байшинтай холбоотой интерьер экстерьерийн дизайн ажлууд багш шүү тий. Яг ингээ базаад хэлвэл танах яг бизнес чинь тайлбар нэг юу? За яг энэ төрлийн салбартаа дизайны одоо цогцол юм хийдэг л дээ. Чиний хувьд болохоор өмнө нь бол хаус дизайнд 10 гаруй жил ажилласан байгаа тий. Тэгж жоо тустай гарсан тий. Яг энэ тустай гарах процесс яг яаж явагдсан бэ? Чи өмнөх одоо захирлуудтай юу гэж хэлсэн бэ? Чамд дэмжсэн үү? Ямар хөөдөл байсан? Тэгэл яг тэ мэдээж хуучин ажилласан, удаа ажилласан газар бол нэг гарах бол нэг их дургу тий. Дуртай бол биш. Тэгэл яг 10 гаруй жил ажиллаад яг л өөрөө юм хийжээж өөрийгөө хэр төвшөнд байгааг харъя. Өөрөө одоо зах зээл дээр гараад яг ямар төвшөнд байгаа юм би өөрөө юу чаддгийг гэдэг л үзэгжил гарсан. Гэхдээ харин миний тэр гардаг нь бол жоо оройтсон уу нэг тиймэрхүү юм байсан баг. Компани яг үүсгэн байгуулагч одоо хувьцаа эзэмшигч гэвэл чи ганцаараа байгаа юу? Өөр хүмүүс байгаа. Өөр нэг хүн байгаа. Тэр хүний үүрэг оролцоо амарх байх уу? Маш их оролцоотой. Тий. Ганцаараа бол яахгүй шүү дээ. Тэр бол би яг ганцаараа байвал би чадахгүй мэн гэдгийг анх нэг байгуулаад 1 2 3 сарын дараа л ойлгосон. Тэгээд одоо өөрийнхөө хамтрагчийг яаж уруулж авах компани руу яаж оруулсан? Тэгэл янз янзаар л хэлнэ шүү дээ. Одоо ийм биш дээ, тийм биш дээ юм гэлтэй. Би одоо энэ талаараа дизайныхаа энэ талыг хэрүүзээ чи намайг таниулах гаднаас ажиллаж олж ирэхтэй тиймэрхүү юм хариуцаад ажил гэл. Танах 5 дизайнертай байсан уу? 4 дизайнер. 4 дизайнертай. За дизайнерууд яаж цалинжиж чинь? Ерөнхийдөө энэ дизайны салбар дээр яаж одоо ажилчдын цалинждаг юм бэ? Дизайны салбар дээр яг хийснээрээ. За яг хэр жоохон барьцгүй биш үү? Гайгүй юу? Нэг ихтер барьцгүй ш. Яг л хэн хийж чадчих тэр нь л ингээ ойлголттой. Тэгэхээр одоо нэг дизайнер сард жишээ нь хэд орчмыг олж болох вэ? Ажилласаа. Сард за дунджаар сая 500. Ажлуудаар ингээд зогсолтгүй хангаж явах нь бол компани үүрэг болсон тийм. Энэ ажлыг яаж явуулж байна? Яаж захиалгууд дээр өрсөлдөж авч байна? За энэ дээр бол юу? Сайн л байх хэрэгтэй. Ер нь анханаас бол би нэг жоохон тодорхой хэмжээний хэрэглэгчтэй 10 гаруй жил ажилласан болохоор ч тэр нэг тодорхой хэмжээний мэддэг таньдаг хүмүүстэй, намайг таньдаг хүмүүстэй тэрүүгээрээ анхандаа нэг жоохон гэдэг үсэн. Одоо бол яг цэвэр өрсөлдөөнөр яг сайн л юм хийжээж юмудаа ажлуудаа авч байгаа гэсэн үг. Тэгэхгүй бас яг муу байжээж монголчуудын нэг тим байгаад байдаг штеп. За ингэж за болно гэдэг ингээд нэг тийм зан ч юм уу нэг тийм хүмүүс байдаг. Яг тэрийг тижээгээд байгаа бас нэг юм халтуурчд гэж яриад байгаа тийм хүмүүс бас байна. Тэднэр бол аягүй. Танай хэрэглэгч нар дотроос хамгийн чанга, хамгийн өндөр шаардлага тавьж ирсэн хэрэглэгч гэвэл жишээ нь ямар ажлын жишээ вэ? За шинэ хэсгийн л ажил юм да. Шинэ хэсэг дээр бид нэр ажиллаж ирсэн. Интерьерийн зураг зурж. Тэгэхэд бол аюу ихтер бараг 10-20 тууц гэрээ. Тэгээд тэнцэн юуны нууцлан гэрээ мэрэд. Тийм гэрээс. Тэрэн дээр бол бүр 3 4 нэг яам тэгэл иргэний нисэх тэгэл захиалагч тал гэл 3 батлуулж тэгж байсан. Шинэ хэсгийн VIP хүлээн авалт диск гэсэн тийм. Танай захиалагч нарын хэдэн хувь нь ер нь улс байна, хэдэн хувь нь хувийнхан байна? За нэг 5-10 хүрэхгүй хувь л улсын. Тийм бусд нь л дандаа. Зүгээр нэг дундаж байдлаар те нэг 100 м квадраттай ч юм уу офисыг ингээд скизэн гаргаад тэгээ 3D болгоод ажлын зураг болголоо гэхэд. За 3-4 сая орчимд л. Таны компани
ялгаруулж байгаа юм уу? Одоо гадуур ингээд дизайн студиуд зөндөө олон байгаа шүү дээ. Үндэсний гэдгээрээ л Монгол гэдэг агуулгыг яаж өнөртүүлэх вэ гэдэг л энэ дээр маш тулгуурлаж сайн ажиллаж байгаа. Сүүл өгсөн болохоор зэрэг үзэх харах юмч тэр ер нь бол жоохон Монгол гэсэн дизайн байдгүй. Интерьерт ч вэ, фонтч вэ, ямар нэг юм Монгол гэсэн дизайн байдгүй байхгүй. Түүнээс биш хятад нэг харангуут л хятад харагдаад байдаг тийм. Интерьерийн чарсан, постерын чарсан. Ерөнхийдөө тэгээд Монгол гэдэг дизайны өнгө төрх. Тийм, өнгө төрх өртүүлэх л тийм. Танай бизнесийг ингээ хараад тахад ингээд ерөөсөө компьютер машин хийчдэг юм биш ингээд бүхэл ажлыг дандаа хүний авиас дээр тулгуурлаж хийгээд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр чи өөрсдийнхөө дизайнеруудыг ер нь яг яаж сонгож чинь танай дизайнерууд дандаа дотоодд боловсрал эзэмшсэн одоо ажил хүч байх шиг байна тийм. Өссөн одоо нэг зан характер гэж яддаг шүү дээ. Яг тэрээр нь уг хүн ямар юм шууд хилэнгуутл ойлгож авах чадвар нь хэрэг тийм. Тэгээ бас мэдээж авьяас. Манай дүр бол ер нь бүгдээр өөрсдөө гэсэн тодорхой хэмжээний авьяастай тийм. Нэг нь бол зурдаг, нөгөөх нь хурдан, нөгөөх нь айгуу тийм компьютертай сайн ч юм уу тийм. Тиймэрхүү өөрсдөө гэсэн чадвартай. Тэрүүгээр нь л ажиллаач хуваарлан, тэрүүгээр нь яг тэрүүгээр нь хөгжүүлнэ. Тэгээ бас өөрсдөө гэсэн цаанаа нэг жоохон бүтээлч юмтай тэрүүгээр нь бас хөгжүүлнэ. Тэгжилж явж байгаа. Тамира бизнесүүд ингэдэг штэ нэг өрсөлдөгч нэг лагин хийгээд ингээд тавьсан байнгут. Эсвэл амар реклам цацсан гут нэг сандардаг штэ. Чи тэгдэг үү? Сандрахаас илүү суралцдаг штэ. Яг за энэ айдгүй юу? Гэхдээ одоо айлаа гэд яах вэ? Айлаа гэд улам нуугдах биш. Харин суралцаад тэрнээс илүү тодорхой хэрэгтэй штэ. Асах хэрэгтэй, шатах хэрэгтэй. Тий. Тэгэл яг үнэхээр гоё юм хийх юм бол би үнэхээр гоё юм байна. Гэхдээ бид нэр энэс илүү өөр яаж чадах вүлээ? Яаж хийх вүлээ? Энэний нөгөөх нь юу байх вүлээ? Энэ байлыг одоо нэмэхдээ бол хасахтай, харахуутаа гэрэлтэй гэдэг шиг тэрний эсрэг бас өшөө гоё юм байж л байгаа гэдэг л. Миний бас нэг цаашдын нэг гоё бодоод байгаа юм нөгөө хэрэглээний дизайн. Одоо нэг жижигхэн хэрэглээний дизайнууд байдаг шүү дээ. Флаш машины цэрнэглэгч ямар дизайнтай байх ёстой юм. Өөр нөгөө iPhone-ы цэрнэглэгч мэдлэгчийг ингээд хавчдаг, хавчаар ч юм уу те. Нэг тиймэрхүү жижиг дизайнууд бас Монголд нэг хайхтар өгч өгөө. Тэрийг хөгжүүлвэл ямар байх юм. Ер нь тиймэрхүү жижиг төслөөр жижигээс том руу явсаар хагаад ер нь томрох байх л гэж боддөө шүү дээ. Танад маркетингийн зардал гэж байгаа юм. Одоохондоо маркетингийн зардал гэж гараг байна. Яаж тэгвэл өөрийнхөө компани талаарх мэдээлэл хүмүүст хүргэж байна? Яг эхний би түрүү хэлсэн чинь эхний ээлжинд нөгөө танилын хүрээлгээрээ явсаар байгаа. Танилын хүрээ нь тэдний компани зүгээр гингутл тэднийхээр хийлгчийг гингутл тэднийхээр хийлгсэн чинь танах тажгүй байна. Манай нэг найз бас тим хийлгүүлнэ гэлээ. Ингээд дам боддог. Тийм болохоор зэрэг анхны хэрэглэгчэл маш сайн гоё таалагдаад баг ажиллаж бай, баг мөнгөтэй ажиллаж бай, их мөнгөтэй ажиллаж бай. Чин сэтгэлээс хийгээд өгсөн байхад нэг хүний ард 10 хүн байдаг л гэсэн. Надад бол яг нэг тийм тохиолж исэн. Нэг 0-ийн өрөө нэг жижигхэн нэг манайх ханыхаа бэлтаг яаж сонгох вэ? Игчтэй ханыхаа бэлтаг ингээд сонгоод өгөөч гэдэг. Биш тэрүүх үедээ за тэгээд ихчээс хэдэн төгрөг авах гэсэн чи за яах вэ? Би зүгээр ханы чин бэлтаг сонгоод өгье гэд. Тэгээд би бүр очиод ингээд сонгож өгөөд гэсэн чинь дараа нь манай нэг ахын хүүхэд нь бас тийм байранд орж байгаа гинэ гэдгсэн чинь нөгөөх нь тэрнлүү орсон чинь нөгөө ахын байрын бүгдийг хийгээд офсыг хийгээд офсыг гадна талын хийжсэн. За. Тийм магадгүй жижигхэн ажиллаад маш сайн тэр хүндээ захиалагчд нь ер нь яриа хэлээрээс тэр зан характераараа ер нь чин сэтгэлээс хандсан байгаад нэг хүний ард бол асар том ажил байдаг. Хүмүүс энийг их сонирхдаг тийм. Танай бизнес мэдээж гарахтаа зарлаг гарна. Яг хурлын цэг дээр очиод ашиг олдог бизнес болтлоо хэр утсан бэ? Одоохондоо манайх ч гэсэн ашиг яг
одоо л яг ашигтай байна гэж байхгүй. Яг л зардлаа хөрөлтөл үүсэхгүй гэсэн үг. Тийм, ер нь бол юмаа эргүүлж олоод ингээд л байгаа гэсэн үг. Одоо л гэхдээ гайг болж байгаа. Одоо ингээд би хараад байхад ер нь бол одоо тэгэхээр чин хэр хугацаа чинь гэсэн нэг жилийн дараа л гэсэн үг. Жилийн дараа л гайг болж байна гэсэн. Тэрний өмнө чи өөрөө ингээд цалингуу байх тохиол гарсан уу? Байсан. Өөрөө цалингуу тэгэл ингээл болгоол яаж иж байгаа л болгох хэрэгтэй. Би цалингууч байсан удаа ажилтаа цалингоо өгөөл хоолыг нээж өгөөл ингээл тэгэл явж ирсэн байна. За Тамира тэгээд бизнесийн талаар бид нарт маш их илэн талангүй ярьсанд баярлалаа. Тэгээд манай уламжлал басан асуулт байгаа. Чиний бизнестэй гаргаж ирсэн бизнес утгаараа хамгийн том алдаа чи юу вэ? Хоёрдугаарт үзэж байгаа гараан дээрээ байгаа юм хийх юмсан гэсэн залуучуудад өгөх сургамжтай ганц мессеж өгөөч гэж хүсье. За яг анх ягаад бизнесээ эхлэх гээл санал ширээгээ ингээл хийж байхдаа би амар яг нөгөө мөнгөгүй ээжэж нэг офслоо орчоод офс амар янзлж ийн гэд амар их мөнгө зарлахчихсан. Тэр л нэг жоохон ихний ээлжинд амар том. Тэгээ дараа нь ямар ч мөнгөгүй болоод баг өстой хогоод байгаа ажилгүйж болоод ихэндээ л өстой айгүй хэцүүсэн. Тэгээ хамгийн мөнгөөрөө офс янзлсан чинь нэг жоохон тийм байсан. Тэгээ офсыг бол хизээч янзлж болно мөнгөтэй байна те. Гэхдээ ихэндээ битээ тэгэж тэнхтэй хэлж хэлсэн. За одоо бас өөр нэг сургамжтай зүйл. Хизээж битээ ганцаараа ажил. Тэгж л лээ та. Яадаг ч байсан хэн нэгэнтэй мөнгө хуваалцсаар. Тэгж л. Хуваалцч чадвал чи илүү болох боломжтой. За их баярлалаа. За Тамира амжилтсан. Та манай нэвтрүүлгийг үзснээр таач бас өөрийн бизнесийн гараагаа зориглон эхлэн гэж бид найдаж байна.